Түүний тухай хуулийг Монгол Улсын ерөнхий сайд өргөн барьж байна л да. Харж байхад бас зарим сайд нарын эрхлэх асуудал чигүүргүүд бас давхардал бас нэлээд байх шиг харагдаж байна. Тэгэхээр давхардлуудыг бид арилгахгүй бол цаашдаа бас ажил явдаггүй. Ийм талтай. За дээрээс нь хийдлүүд дээр бас бид анхаарч ажиллахгүй бол хийдэл гаргаад дундаа хаягдаад байдаг. Ийм асуудлууд бас үүсдэг. Тийм болохоор энэ тал дээр бас гишүүдийн хэлж байгаа асуудал дээр цаашдаа хэлэлцэсгийн шийдэх явцдаа илүү анхаарах хэрэгтэй анхны хэлэлцүүлэх явцад. Сая ярьж байгаа тэр сангийн сайд эрхлэх асуудал, засгийн газрын хэрэглэх сайдын эрхлэх асуудлууд дээр давхардлууд нэлээд харагдаж байна. За шадар сайд эрхлэх асуудал, сангийн сайд эрхлэх асуудал дээр бас давхардлууд бас нэлээд байна. Тэгэхээр энийг бид нэлээд анхаарах ёстой шүү гэдгээс нэгдүгürt нь хэлчихье. За хийдэлтэй холбоотой асуудал дээр бас асуудал байна. Бид нар үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг баталсан. Нийтдээ 46 хууль энэ хүрээндээ батлах ёстой. 46 хуулиас дийлэнхийн засгийн газрыг өргөн мэдүүлэх ёстой. Одоо нь 3-4 хуулийг баталсан 40 орчим хуулийг эх 4 жилийн хугацаанд батлана. Энэ хүрээндээ бид нар үндсэндээ эрх зүйн томоохон шинжилгээ хийх ёстой. Энэ лөө илүү анхаарч ажиллах ёстой. Энэ чиг үүрэг маань одоо бас яг тодорхой бас байгаад харагдаад байна. Хийдэлд харагдах гээд байна. За хоёрдугаарт нь алсын хараа 2050 Монгол улсын урт хугацааны хөгжлийн бодлогын бичиг баримтыг баталсан. Үүнийг хэрэгжүүлдэг болохын тулд бид нар хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуультай болсон. Бид нар үндсэндээ Монгол улсын төрийн бодлогыг урт хугацаанд дунд хугацаатайгаа дунд хугацаанд богино хугацаатайгаа уялдах, үндэсний хэмжээний бодлого нь салбарын бодлоготойгоо, салбар дундын бодлоготойгоо, бүс нутгийн бодлоготойгоо, бүс нутгийн бодлого нь орон нутгийн одоо хөгжлийн асуудалтайгаа хоорондоо холбоотой уялдаж байх. Энийг цогцоор нь харсан одоо хөгжлийн бодлого төлөвлөлтөй хуультай болсон. Энэ хүрээндээ бид нар бас нэг 570 орчим бодлогын бичиг баримтуудын уялдаа холбоог хангах давхардл хийдлийг арилгах ёстой. Энэ чиг үүрэг маань бас засгийн газрын хэрэглэхийн сайдын одоо чиг үүрэгт байх ёстой энэ харагдахгүй байна. Энэ дээр бид бас илүү анхаарах ёстой. Энэ дээр одоо бас манайхан боловсруулалтаа юу утсан юм болоо гэдгийг асуучих. За хоёрдугаарт нь сангийн сайдын эрхлэх асуудал хөгжлийн бодлого төлөвлөлт юм уу? Алсын хараа 2050 хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хууль маань хэрэгжих юм байна. Энэ бол сайн хэрэгжих ёстой. Хэрэглэхийн сайдын хариуцлага явах ч зүг байж магадгүй. Гэхдээ хамгийн гол хэрэгжилтэд хэрхэн яаж хангах уу гэдэг дээр тэр сангийн сайд дээр одоо үндсэн чиглэл явж байгаа. Үндсэн чиглэлийг бид нэ 5 жилийн төлөвлөгөө 1990 оноос хойш төлөвлөгөө явуулдаг байсан бол одоо хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуулиар бид нэр 5 жилийн төлөвлөгөө баталдаг болсон. 30 жилийн урт хугацааны бодлого, 5 жил нь богино хугацааных, 10 жил нь одоо тийм дунд хугацааных бид нэр хуульчилсан. Энийг бол засгийн газрын хэрэглэхийн асуудал хөгжлийн бодлого хариуцсан сайд эрхлэх ёстой байдал чинь сангийн сайдаар орцсон явж байна. Хөгжлийн бодлого төлөвлөлтийн асуудал, макро эдийн засгийн бодлогын асуудал чи хоорондоо бас давхарднаа. Эдгээрийг бидний бас хэрхэн зохицуулах юм бэ? 1 жилийн төлөвлөгөө бас батлах ёстой. 1 жилийн төлөвлөгөөг хэрэглэхийн сайд хариуцна. 1 жилийн төлөвлөгөө хэрэгжүүлэх төсвийг сангийн сайд хариуцна. Энд дээрс нэг хөрөнгө оруулалтын бодлого ч бас хоорондоо уялдах ёстой. Эдгээр маань бас нэг хоорондоо тийм давхардсан, хийдсэн, хоорондоо эрхэлсэн одоо чиг үүргүүд чи хоорондоо холилдсон тийм харагдаад байна. Энийг бас илүү анхаараач. Энэ дээр бас цааш яаж анхаарах гэж байгаа юм бэ? За дараагийн асуудал соёлын яам байгуулж хат бид нэ заавал соёл урлагийн газраар яах юм бэ? Урд нь соёлын яамгүй бах соёл урлагийн газар байсан. Эрхлэх асуудал нь 3 асуудал байж байгаа. Соёлын сайдын эрхлэх асуудал 3 асуудал байгаа. Энэ 3 асуудлыг соёлын яам нь хариуцсан явчих бололцоотой. Тэгж явах заавал давхар соёл урлагийн газар байгуулгаад 3 эрхэлсэн асуудалтаа тэр нь давхардаад хоорондоо яам агентлаг хоёрын хоорондоо ажиллаа булаацалцсан. Ийм одоо илүү давхар оронтой, илүү давхар одоо орон байр, ажлын байр, илүү зардал энэ хэрэггүй юм биш үү? Яагаад заавал соёлын яамтай? За оюун эрдэнэ сайд асуултанд хариулна. За ер нь бол нэг ийм зарчмын зүйлийг манай их хурлын гишүүд бид цаашдаа анхаарах ёстой юм билээ. Энэ бол одоо сая бид нар үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр хийсэн. Өмнө нь бол ерөнхий сайдын өмнөөс ингээд их хурлын гишүүд нийлээд агентлаг байгуулах өгч. Ерөнхий сайдын өмнөөр ороод одоо ус хэрэгтэй байна. За ийм асуудал хэрэгтэй байна гэх хууль батлахдаа төрийн захиргааны төв бүтэц гээд их хурл өөрөө бүтэц гаргаад өгчдөг. Гэтэл энэ гүйцэтгэх засаглалын хүсэл эрмэлзэл биш байх тохиолдол байдаг. Ийм асуудлыг л зэгцлэх гэж бид нар үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт хийсэн. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр бид нар анх удаа парламентын хэлцүүлэг өнөөдөр өрнөж байгаа учраас хуучин соёлтой зөрчилдөж байгаа зүйлүүд байна. Тийм учраас өнөөдөр бүтцийн асуудлыг ч гэсэн бид нар парламент заавал бас хэлцэх шаардлагатай биш.
Үүн дээр бид нар ерөнхий сайд дээр ямар санаа байна уу гэдгийг хэлэхээс өөр одоо бид нар жишээлбэл хилцүүлгэнээр ороод хүчээр жишээлбэл одоо шадар сайдын эрхлэх асуудлын хүрээ энд байх ёстой гэж коноптол эсвэл тэнцээ байгаа асуудлыг энд байх ёстой гэж коноптол урдыг шиг ингэж явах юм бол хууль тогтоох гүйцэтгэх засаглалын хоорондын маргаан улам одоо юм амаргүй нөхцөл байдалд орно. Тийм учраас бид нар ерөнхий сайдыг томилж байгаа. Ерөнхий сайд кабинетаа өөрөө байгуулна. Өөрөө парламентын өмнө ерөнхий сайд биечлэн хариуцлага хүлээнэ. Ийм л эрх рүү бидний хувьд бол явж байгаа. Тийм учраас ерөнхий сайдын хувьд жишээлбэл одоо хөгжлийн бодлого төлөвлөлтийн энэ яамтай холбоотой асуудал дээр энэ одоо коронавирустэй дэлхийн эдийн засгийн энэ хүндрэлтэй байгаа үе дээр шинэ яам байгуулад энэ нь одоо голдролтой орох гэсээр байтал цаг алднаа. Тийм учраас сангийн яамтай холбоотой төсвийн хүндрэл гарч байгаа учраас хуучин энэ жишгээр явах нь бол зүйтэй юм а гэдэг ийм л бодлогоор орж ирж байгаа маа. Соёлын яам бол яг өмнө нь яригдчихсэн зүйл шүү дээ. Соёлын яам. Энэ нь ороод бусад бүх бүтэц хэвээрээ байгаа. Нэг ч зүйл өөрчлөгдөөгүй. Энэ байдлаар нь ингээ явах нь бол зүйтэй юм аа гэдэг ийм л агуулгаар нь бидний хувьд ойлгож явах нь бол зүйтэй болов уу гэж бодож байна. Тэгээ сонгуулийн мөрийн хөтөлбөрт заагдсан учраас соёлын яамыг шинээр байгуулж байна гэж. За Сайнхүүгийн Ганбаатар гишүүн. Асуулт асууна. За ерөнхий сайд хөрөсөхөөс асуунаа.